Ойдлогын ордыг кино шалгах төр хороо сонсгол хийж сонсголтоо үе үеийн 3 ерөнхийлөгч, 7 ерөнхий сайд, засгийн газрын 25 гишүүн, улсын хурлын 39 гишүүн зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан 301 хүнийг гэрчээр дуудах болсноо мэдээллээ. За гэхдээ энэхүү кино шалгах төр хороо нь ойдлогын ордыг тойрсон гэрээнүүдийн өнгөрсөн алдааг буруутгах бус түүнээс сургамжаар ирээдүйн гэрээнүүдэд шудраг эдийн засгийн тэнцвэртэй нөхцөл бий болгох, төрийн хариуцлагыг шин түвшинд гаргах зорилготой юм. Оюутлогын төслийн 16 жилийн хэрэгжилтийг бүх төвшөнд шалгах улсын хурлын хянан шалгах төр хорооны сонсголын бэлтгэл инхүү эхэллээ. Энэ бол хэнийг нэг буруутгах улс төрийн шоу бус Монголын тал өнгөрсөн хугацаанд 25% өгөөж хүрсэн бодит шалтгааныг ил тод болгох оролдлого гэжээ. За ингээд 2006 оноос хойших 20 жилийн хугацаанд оюутлоготой холбоотой шийдвэр гаргасан 70 гаруй төр засгийн удирдлагууд 60 гаруй байгууллагын төлөөллийг гэрчээр дуудлаа. Тэдний мэдүүлэг Монголын тал яагаад 50% үр өгөөжийн хүлээлттэй биелэж чадаагүйг тайлах гол түлхүүр болох юм а. 2006 оноос хойш буюу бараг сүүлийн 20 жилийн туршид оюу толгойтой холбоотой асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргасан эсвэл ажлын хэсэгт орсон албан тушаалтнууд болон холбогдох байгууллагуудын төлөөллүүдийг бол гэрчээр дуудаж байгаа. За энэхүү жагсаалтад бол албан тушаалаар наваад үзэх юм бол үе үеийн 3 ерөнхийлөгч, 7 ерөнхий сайд, за 25 засгийн газрын үе үеийн гишүүд, 39 улсын хурлын гишүүд болон албан байгууллагуудаас нэрсүүд бол зарлагдж байна. Засгийн газар бас хилцээр хийж игсэн хөрөнгө оруулагч талтай. Тэгэхээр энэ хянан шалгах төр хорооны сонслоос гарсан энэ сургамжууд гэрчүүдийн бас хэлж байгаа зүйлс төр засгийн шийдвэр биелсэн хэсэг тал дээр бий болж байгаа энэ нотлох баримтуудыг нь бол энэ засгийн газрын хилцээрийн хүрээнд ч гэсэндээ ашиглах, за одоо улсын хурлаас бас тодорхой чиглэл гарах боломж бас бий болно гэж үзэж байгаа. Хянан шалгагчид 60,000 гаруй хуудас баримтыг судалж тал нь Онтрек компанитай холбоотой нууцын зэрэгэлтэй байсныг онцоллоо. Энэ нь төсөлт орсон гэрээ баримтчигт бодит дүн шинжилгээ хийхэд хамгийн том сад болжээ. Тиймээс нууцын ангиллыг цуцлуулах хүсэлтийг засгийн газарт хөрвүүлсэн байна. Засгийн газар бол баялагын улгаатай тэмцэнэ. Энэ нууцд байгаа зүйлүүдийг ил гаргаж олон нийтэд мэд хэрхээр нь ханганаа гэж одоо өөрсдөө бол мэдэгдээд байгаа. Тэгэхээр одоо тухайлбал засгийн газрыг бол энэ одоо удахгүй ингээд 12 сарын ихээс сонсгол явах гэж байна. Тэгэхээр энэ нууцд байгаа мэдээллүүдийг наан одоо гаргаж нууцаас гаргахын шийдвэр гаргахгүй бол бас энэ сонсгол дээр бид нар бас энэ мэдээллүүдийг олон нийт нээлттэй ашиглахын боломж бас бүрдэхгүй байна. Сонсголын үеэр асуух ёстой асуултууд, өгөх ёстой хариултууд тодорхой хэмжээнд хэн буруутай, хэн буруугүй байсан, хэн нь магадгүй эсвэлтгүй гаргаж өнөөдрийн төвшөнд авчсан бэ гэдэг энэ асуудлууд бол тодорхой болох ёстой. Сонсголын дараагаар саяны дурдсан 60 гаруй мянган хуудас материал дээр хийсэн шинжээч нарын дүгнэлтээр тодорхой хэсэг нь хуулийн хяналтын байгууллага шилжих ёстой гэж харж байгаа. Хоёр тал хэлцээрийн ширээнд суухаас гадна тодорхой зүйлүүд дээр бол зарчмын тохиолдолд хүрч байна. Энэ юу гэхээр зэрэг зээлийн хөв бууруулах, цаашаад одоо шинэ менежментийн зардлыг бууруулах чиглэлээр энэ тодорхой одоо бид шийдэл гаргана гэдгийг хэлсэн. Манай талаас бол хувилбартаа бас энэ дээр бол сандаа тавьсан. Гэхдээ манай талын буюу Монголын талын санд бол Монголын эрх ашиг бүрэн одоо хангасан ийм одоо шинэ санд байгаа. Тэгэхээр бид энэ төсөл дээр нэг зүйлийг чухалчилж байгаа шүү дээ. Эрх тэгш байх, харилцан ашигтай байх энэ зарчмаа та бүхэн олон улсын одоо компани бол энэ дээр хангаач гэдэг ийм байр суурийг барьж байгаа. Нөгөө талд оюутлогын төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн хит өндөр түвшинг олон улсын жишгт нийцүүлэх хилэлцээ улсын хурлын шалгалттай зэрэгцэн өрнөж байна. Энэ нь хүү менежментийн зардлыг буруулж Монголын төлөө өгөөжийг нэмэгдүүлэх шинэ боломж байж болох юм. Товчхондоо энэ сонсгол бол улс төрийн буруутгалш эдийн засгийн хариуцлагыг тогтоох алхам, Монголын баялагаас монголчууд шударгаар хүртэх шинэ системийн эхлэл болох ёстой гэж хянан шалгах төр хорооны гишүүд тайлбарлаа. Тэмдэж оюутлогын бүлэг ордын ашиглалтанд Монгол улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримтчиг үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах төр хорооны нотлох баримтыг шинжилэн судлах сонсголыг ирэх 12 дугаар сарын 8-наас 12-ны хооронд 4 хоног зохион байгуулахаар товллоо.